Хүн төрөлхтний үйл ажиллагаа дэлхийн тогтолцоонд нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул антропоцен хэмээх геологийн шинэ нэрийн эхэлсэн хэмээн дэлхийн судлаачид үзэх болсон юм. Иймээс 2012 онд Рио де Жанейро хотноо болсон нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалт дээр антропоценд тавтай морил энэхүү видео үзүүлсэн байна. Энэ бол биологийн ганц зүйл болох хүн хэрхэн гариг ертөнцийг өөрчилсөн тухай түүх юм. Энэ түүхийн сүүлчийн бүлэг Англид 250 жилийн өмнө эхэлжээ. Нүүрс газрын тосоор улбаалаад хэд хэдэн гайхамшигт нээлт хийсэн нь аж үйлдвэрийн хувьсгалын галыг бадрааж улмаар газар сайгүй түүмэр лугаа тархлаа. Галт тэрэг машин, хурдны замууд хүмүүсийг холбож анагаах ухааны нээлтээс сая хүний амийг аварлаа. Шинэ хиймэл бордоо олон хүнийг өлс өлөнгөөс аварч хүн амч хурдан өслөө. Гэвч энэ бүхэн шинээр утан ирж байгаа зүйлийн дэргэд юу ч биш байсан. 1950-ад оноос агуу их хурдтгалын ирэн үе эхэлсэн юм. Даяар шил, зах зээл, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтөд дагуулах болж хүмүүс хотод бөөнөрснөөр оюуны дундаршгүй уурхай бий боллоо. Сая хүний аж амьдрал эрс сайжирсан ч нэг тэрбум хүн хагас үлсүүлэнд нэрвэгдсэн хэвээрээ. Ганцхан жарны дотор хүн төрлөختөн дэлхийн хэмжээний хөдөлгөгч хүч болтлон өслөө. Бид агаар мандалдах озоны давхаргаанд цооллоо. Дэлхий дулаарсаар биологийн олон янз байдлаан төрөл зүйлээ алдсаар. Бид дэлхийн байгалийн зам ёсны бодисын эргэлтийг өөрчлөх боллоо. Бид антропоцен буюу хүн төрлөختөнд давмгайлсан геологийн шинэ 900-д шилжин орлоо. Манай гаригт үзүүлж байгаа, өсөн нэмэгдэж байгаа энэхүү дарамт нь урд хожид тохиолдож байгаагүй тогтворгүй байдал руу хөдлөх аюулын харанг бэлдэж байна. Гэвч бидний бүтээлд сэтгэхгүй эрчим хүч болон аж үйлдвэрийн ногоон хөгжил найдлага төрүүлж байна. Бид бол энэ шинэ хариуцлагыг ухаарч байгаа анхдагч үеийнхэн. Хүн ам 9 тэрбумд хүрэхэд аюулгүй оршин тогтнох орон зайг бид ирээдүйн хойч үеийнхэндээ заавал олгох ёстой. Антропоценд тавтай морилно. Хүн төрөлхтний үйл ажиллагаа дэлхийн тогтолцоонд нөлөөлөх хэмжээнд хүрсэн энэ үеийг антропоцен гэж нэрлэе гэд дэлхийн эрдэмтэд бол тооцож байгаа юм. Дэлхийн тогтолцоонд үзүүлж байгаа сөрөг нөлөөг арилгах асуудал бол бидний үеийнхэнд тулгарч байгаа. Тэгээд эхлэлхийг доройтуулахгүйгээр хүн ардын аз жаргалтай байлгаж хөгжин дэвжихийг бол доктортой хөгжил гэж товчхон томьёолж болно. Байгаль орчин, эдийн засаг, нийгмийн асуудлыг хослуулан хэрхэн зөв зохистой хөгжүүлэх асуудлыг дэлхийн нийтийн хэмжээнд гарган тавьснаар доктортой хөгжил гэсэн ойлголтод түгэнд илэрсэн юм. Энгийнээр хэлэхэд дэлхийн улс орнууд 21-р зуунд хэрхэн хөгжих нь асуудлын гол зүм гэж хэлж болно. За доктортой хөгжил гэдэг юу вэ гэхээр нэг талаас байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг цогцоор нь авч үзэж үндсэн шийдлийг олох ийм хөгжлийг өдөр доктортой хөгжил гэж тодорхойлж байгаа. Дэлхийн улс орнууд хөгжлийнхөө явцад эдийн засгаан гол болгож нийгэм болон байгаль орчноо орхигдуулж ирсэн. Үүнээс болж байгаль эколог доройтон хохирч эдийн засгийн хөгжлийн явцад олж авсан үр ашгаасаа илүү эрсдэл амсах зүй тогтол ажиглагдаж байгаа. Тиймээс хүн төрлөختөн тогтвортой хөгжилд анхаарал хандуулж байгаа юм. Өнөө болон ирээдүйн хойч үеийнхний аз жаргалтай байх гол суурь нь болохоор зөв байгаль орчин байгаа. Ингээд зөв байгаль орчноо хамгаалаад тэгээд дээрээс нь иргэдээ нийгэмд аз жаргалтай амьдрах тийм хөгжлийг л бүрдүүлэхийг бол доктортой хөгжил гэж байгаа. Тогтвортой хөгжлийн талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим бол бидний одоогийн хэрэгцээ болоод ирээдүйн хойч үеийн хэрэгцээ хоёул ижил төвшөнд хангагдаж байх нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Монгол улс хүнийхээ хөгжилд олсон ололт амжилтаар өнөөдөр дэлхийн 180 гаруй улс орныг байрцлуулахад эрдэж ихсэж байна л да. Тэгэхээр бид нар ямар зүйл дээр илүү ололт амжилттай явж байгаа, ямар зүйл дээр хоцрогдолтой явж байгаа юм бэ гэдэг бол доктортой хөгжлийн амин чухал юм асуудал байдаг.
За тэгэхээр хүний хөгжилд олсон ололт амжилтаар бол бид нар улсын дунджийг харахад бол бахтам сайхан амжилттай. Ерөнхийдөө бол одоо улс орнуудын түвшинд хүний хөгжлөөр өндөр гэсэн ийм байр суурьтай байна. За хамгийн одоо ололт амжилт муу явж байгаа үзүүлэлт нь юу гэхээр орлого буюу ард түмэн эд баялагтай байх гэсэн энэ үзүүлэлт бол хамгийн одоо доош нь татаад байгаа. За харамсалтай нь бүс нутгийн одоо ялгаатай байдлыг аваад үзэх юм бол Улаанбаатар хотод энэ ололт амжилт маш өндөр. За манай одоо мал аж ахуй зөнхөлж байгаа эдийн засагт тийм ээ энэ баруун бүсийн одоо аймагуудад бол хамгийн доогуур одоо ийм амжилттай байгаа юм. За энийгээ бид нөгөө одоо гачигдал хомслоор наваад үзэх юм бол хүн амын амжиргааны одоо зохистой түвшний гачигдалд байгаа хүмүүс бол нийт хүн амын манд бараг тал хувийг эзэлж байна. За эрүүл мэндийн үйлчилгээний одоо авч чадахгүй тийм ээ хомсолтой байгаа хүмүүс бол 3.1-ийг эзэлж байна. Эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүс бол 15%-ийг эзэлж байна гэдэг. Тэгэхээр энэ гачигдал хомслыг бид нар даван туулахын тулд одоо доктортой хөгжлийн хамгийн гол анхаарч байгаа юм юу вэ гэхээр ядуурл эмзэг байдлыг бууруулахын тулд өрхийн орлогыг ялангуяа одоо байгаль гамшигаас хамааралтай байдаг тийм ээ малчтынхаа орлогыг яаж олон их усртай болох вэ гэдэг асуудал бол нэн тэргуунд тавигдж байна. Доктортой хөгжих арга зам нь Аз намхан далайн улс орнуудын хувьд онцлогтой. Энэ нь улс үндэснийхээ ах уй соёл уламжлалан хадгалан хөгжих боломж хэмээн судлаачид дүгнэдэг. Энэ онцлогоон дагвал манай орны хувьд нүүдлийн соёл иргэншлэн орчин үеийн шинэ мэдлэг технологиор улам баяжуулан хөгжлийн шин шатанд гаргах нь чухал. Хөгжлийн ийм судалгааг Монгол Улсын их сургуулийн доктортой хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хийж үр дүнгийн амьдралд нэвтрүүлсэн иржээ. Монгол Улсын Монгол ард түмний одоо амин чанар буюу identity энэ бол нүүдлийн мал аж ахуй те. Тэгэхээр бид нар ирээдүйдээ доктор суурьшилтай хөгжихийн тулд доктортой хөгжихийн тулд одоо уламжлал болсон нүүдлийн мал аж ахуйгаа орчин үеийн техник технологиор зэвсэглээд цааш нь ингээд хөгжүүлж орчин үеижүүлж авч явах хэрэгтэй. Уламжлалаа хадгалангаа улам төгөлдржүүлж хөгжүүлж авч явах хэрэгтэй те. Тэгэхээр тэн дээр бид нар юу хийж чадах вэ гэхээр жишээлбэл одоо сэргээгт эрчим хүч, нар салхины эрчим хүчийг ашиглаад мал аж ахуй бүтээгдэхүүнээ зах зээл рүү яаж нийлүүлэх үү гэдэг эхний хийх ёстой зүйлүүдийн нэг бол ягаргүй өнөөдөр тулгамдаад байгаа махан бүтээгдэхүүнийг тэ хадгалах, хөлдөөх энэ асуудал болов уу гэж бас энэ дээр төвлөрч ажилласан гэж хэлж болно. Бид доктортой хөгжлийн үндэс суурь болсон байгаль орчин, эдийн засаг, нийгмийн асуудлыг хэрхэн зөв зохистой хослуулан улс орноо хөгжүүлэх вэ? Монгол Улсын их сургуулийн доктортой хөгжлийн хүрээлэнгийн судлаачдын баг энэ асуултын хариу буюу шийдлийг олохын тулд судалгаа хийж байна. Тэд Монголын нийгэм экологийн тогтолцоог цогцоор нь судлах төдийгүй шинэ технологиг нэвтрүүлснээр хэрхэн илүү доктортой хөгжих талаар цогц судалгаа хийж байна. Сэргээгдэх нөөц дээр толгуурласан үйлдвэрлэл байгаа бэлчээрийн мал аж ахуй бол тэгэхээр сэргээгдэх нөөц бол шавхагдахгүй жишээлбэл уул уурхайн баялаг энэ чинь бол шавхагдчих штэ. Тэгээд дээрэс нь ингээд манай эдийн засгийн хөгжлийн явцыг хараад байхад хөрөнгөө бол барилга замд маш их зарцуулсан. Тэнд мэдээж сайн тал бий боловч тэд нар бол үйлдвэрлэл бас биш юм. Тэгэхээр энэ яг ерөөсөө сэргээгдэх нөөцөд хуулсан энэ үйлдвэрийг ийм шин шатанд гаргаж бас эдийн засгаа улам олон хэлбэршилтэй болгож хөгжүүлэхэд нь хувь нэмэр оруулах нь зүйтэй юм гэсэн үүднээс бол энэ загвар төслийг бол сонгоод ажиллаж байгаа. Улс орныхон онцлогийг харгалзан хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн түшиглэн доктортой хөгжих, нийгэмдэж, экосистемдэж ээлтэй шийдэл байна уу? Бэлчээрийн мал аж ахуйн сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологиор баяжуулан уур амьсгалын өөрчлөлт, ган зуудын эрсдэлд тэсвэртэй доктортой хөгжүүлэх шинэ боломж байна уу? Эдгээр асуултын хариу болон шийдлийг олохоор доктортой хөгжлийн хүрээлэнгээс Япон улсын Чуо их сургуультай хамтран бэлчээрийн мал аж ахуйн ногоон хөгжлийн загвар төсөл хэрэгжүүлж байна. Бэлчээрийн мал аж ахуйн ногоон хөгжлийн загвар гэсэн энэ төслийн санаа бол нөгөө малын тоог нь бол бас бэлчээрийн даацт нь тохируулаад байгаль орчин дээлтэй байх. Нөгөө талаар бол зуудын хохирлыг урьдчилан таамаглаж дэвшүүлээд тэгээд тэрнээс нь урьдчилан сэргийлж малаа нядлаад тэгээд сэргийгдэх эрчимч ажиллах хөрөх системд
чанартайгаар махын чанартайгаар хадгалаад хавар нь хэвлэх ч юм уу, экспортод гаргах ч юм уу, ийм замаар бол нийгмийн эдийн засгийн хувьд ч гэсэн хорл багтай ээлтэй байх. Ийм хөгжлийн загварыг бол бий болгох гэж оролдож байгаа. Энэ бол жишээлбэл тогтвортой хөгжлийн нэг загвар. Монгол Японы эрдэмтэн судлаачид, инженер, магистр, доктор, оюутнууд, бодлого боловсруулагчид, малчид болон Hitachi компани оролцсон энэхүү төсөл нь нийгэмд өгөөжтэй судалгааны шинэ хандлагыг илэрхийлж байгаагаараа онцлогтой юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн тогтвортой хөгжлийн үжил баримтлалд хүн амын орлогын тэгш бус байдлыг бууруулах асуудлыг анхаарч үзэх болсон. Монголын нөхцөлд ч гэсэн хүн амын орлогын тэгш бус байдлыг бууруулах асуудалд бол зайлшгүй анхаарч үзэх шаардлагатай болж байгаамаа. Тухайлбал сүүлийн 5 жилд мал аж ахуйн үйлдвэрлэл бол 1.9 дахин өссөн байхад энэ үзүүлэлттэй харьцуулах юм бол 100 хүртэлх малтай буюу одоо ядуу малчин. За мөн 200 хүртэлх малтай буюу одоо бага орлоготой малчин өрхийн тоо өөрөвтэй хангалттай түвшинд бол буурч чадаагүй байгаамаа. Энэ юу харуулж байна вэ гэхээр нэг талаар одоо бага орлоготой буюу бага орлоготой болно ядуу малчин өрхийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлого нь тэдний одоо хөрөнгөө өсгөх зам нь хуримтлал бүрдүүлэх хэмжээнд хангалттай орлогыг олж чадахгүй байгааг харуулж байгаа. Мал сүрэг бол Монголын баялаг. 54 сая малтай хатлан энэ баялгаан эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй. Малчдын амжиргаа доогуур хിവэрэ байгаа. Манай улс жилд хонин толгой шилжүүлснээр 10 сая гаруй толгой мал хүнсэнд хэрэглэж 253 мянган тонн мах үйлдвэрлэдэг. Хэдийгээр их тоо мэд боловч махны борлуулалт улирлын чанартай учраас тогтвортой үйлдвэрлэл хүрэлцээтэй орлого болж чаддаггүй. Хэрвээ улирал харгалзахгүйгээр мал махаан борлуулж чадвал мал гэдэг жинхэнэ утгаараа баялаг юм. Малчдын орлого маань бол үндсэндээ хоёр гол их үүсвэраас хамаарч байгаа. Нэгдүгээр нь та бүхэн мэдж байгаа ноолуурын орлого байгаа. Хоёрдугаарт нь мах бэлтгэлийн орлого гэсэн. За ноолуурын орж байгаа орлого бол бид нар бол байгалийн хүчин зүйлээс хамаарч байгаа учраас хавар л гарч байгаа учраас бид нар тэр нь нөлөөлөх боломж байхгүй. Харин мах бэлтгэлд бол бид нар тодорхой хэмжээгээр бодлогоор бол нөлөөлөх боломжтой байгаа. За бидний хийсэн судалгаагаар бол малчдын маань 80% нь бол өөрсдийн малаа бол ялангуяа 100 хаврын цагт махны үн өссөн цагт бол малаа нийлүүлж одоо зах зээлд нийлүүлж чаддгүй гэсэн юм санал асуулгын хариулт бол хэлсэн байгаа. Тэгээ шалтгаан юу вэ гэхээр гол нь бол тээвэрлэлт хадгалтын асуудал. Хэрвээ энэ тээвэрлэлт хадгалтын асуудлыг бид нар шийдэж чадах юм бол одоо ялангуяа махны үн өсөж байгаа хавар зуны цагт бид нэр махыг одоо зах зээлд нийлүүлэх боломжтой гэж харуулж байгаа юм. Уламжлалт мал аж ахуйн технологийн дэвшил ашиглан хөгжүүлэх, малчдын амжиргааг дээшлүүлэх арга замыг эрэлхийлсэн судалгааны ажлын хүрээнд Япон улсын Hitachi компанитай хамтран сэргээгдэх эрчим хүчний үүсгүр бүхий хөргөгчийг зохион бүтээж туршиж байна. Малчид махаан бэлтгэхээс эхлээд зах зээлд нийлүүлэх явцад махны чанар муудах эрсдэлтэй. Харин энэ эрсдлийг бууруулахад энэ хөргүүр нь чухал юм. Хөргүүрийн тусламжтайгаар жилийн 2 хон улиралд орлоготой, 4 улиралд нь зарлагтай малчдад жилийн турш мал махаан борлуулах боломж нөхцөл бүрдэнэ. Манай доктортой хөгжлийн одоо төслийн хүрээнд гол анхаарч байгаа зүйл юу вэ гэхээр малчин өрхийн одоо орлогыг яаж бид нар доктортой авч явах вэ гэдэг асуудал бол онцгой анхаарч байгаа. За тэгээ орлогыг зөвхөн одоо мал аж ахуйгаас хамааралтай зөвхөн одоо махнаас ч гэдэг юм уу тийм ээ хамааралтай байлгахгүйгээр яаж олон талтай болох вэ гэдэг дээр бол бас анхаарал хандуулж байна л да. Одоо хөргүүрийн систем зөвхөн мал хадгалахаас гадна малын түүхийн эдийг бид нар бас яаж хадгалж тийм ээ үйлдвэрлэлийн одоо бусад чиглэлүүд рүү ашиглаж болох вэ гэл одоо жишээлбэл гоо сайхны тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд малын түүхийн эдийг бид нар ашиглах боломж байна уугүй юу гэдэг дээр бас хэд хэдэн туршилтуудыг бол хийх ийм ажлуудыг бол хийж байна. За дараагийн нэг зүйл бол бид нар зөвхөн малчдын одоо аж байдал гэдэг дээр бол зөвхөн орлогыг бол яриад байдаг. Гэтэл нийгмийн маш олон асуудлууд бол бас энд хөндөгдөж байгаа. Ялангуяа урт хугацаагаар отороор одоо нүүдэлж байгаа ийм малчдын хувьд тийм ээ одоо сургуулийн
өмнөх насны тэр дундаа сургуулийн одоо бага насны ийм хүүхдүүдийн хараа хяналттай дээр одоо анхаарал яаж тавих вэ? За нүүдлэр явж байгаа тохиолдолд өөрөө одоо өөрийнхөө сумд бүртгэлгүй байгаа иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийн асуудлуудыг одоо давхар хөндөж тийм ээ ийм асуудлуудыг бид судалж байна. Бэлчээрийн мал аж ахуйн хувьд цаг уурын хүчин зүйл ихээх нөлөөтэй байдаг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ган, зууд зэрэг байгалийн гамшигын давтамж болон эрчим нэмэгдсэн нь мал аж ахуйн салбарт үлэмж хэмжээний хохирол учруулах болсон. Тиймээс зуудын улмаас хорогдож болзошгүй малын тоог урьдчилан таамаглах судалгааг ЧУО их сургууль ус загвар хүрээлэн буй орчны мэдээлэл судалгааны хүрээлэнтэй хамтран хийж байгаа юм. Байгалийн гамшигаар малын хорогдлыг урьдчилан таамагласнаар малаа нядлах замаар зуудыг хохирол багтай даван туулах нөхцөл бүрдэнэ. Мөн ядалсан малынхаа махыг хөргүүрт хадгалах боломжтой. За уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган зууд зэрэг байгалийн гамшигаас бэлчээрийн мал аж ахуйн салбар бол нийлээд хамааралтайг бол зарим судалгааны баримтуудаас нотолж болохоор байна. Тухайлбал 1999-с 2002 оны зууд болон 2009-с 2010 оны зуудын дараагаар одоо нийт мал сүргийн тоо 30-аас 40% буурсан. За мөн түүнийг дагаад одоо ядуу малчин өрхийн тоо 10% буюу 33-аас 43% хүртэл нийт малчин өрхт эзлэх хуваар нэмэгдсэн байна. Түүнээс хамаарат одоо хөдөөнөөс хотыг зурсан шилжигт хөдөлгөөн эрчимжиж байгааг бас харуулж байна. Япон улсын өндөр чанартай технологиор Hitachi компанид үйлдвэрлэсэн хөргүүрийн системийг Монгол улсын их сургуулийн өвөр зайсан дахь сургалт судалгааны төвд суурилуулжээ. Монгол орны цаг уурын онцлог нөхцөлд тохируулан бүтээсэн хөргөгчийг жил гарын хугацаанд туршихтаа улам бүр сайжруулсаар байгаа юм. Японы ийм чанартай технологиор хийгдсэн хөргүүрийн системээр дамжуулаад малчтын махыг хадгалаад улмаар хавар зуны цагт махны үн өндөр болсон цагт бол буцааж худалдах замаар тэгээд эндээс нь ямар хэмжээний ашиг олж байна, эргээд малчтаа ямар хэмжээний үр өгөөжийг өгөх боломжтой байна гэдэг талаас нь бол судалгаа хийгдэж байгаамаа. 30 тонны багтаамжтай хөргүүрийг бүрэн хэмжээгээр ашиглавал 100 хоньны мах хөлдөөж хадгалах багтаамжтай. Төхөөрөмжийн онцлог давуу тал нь махыг хөргөж хөлдөөж амт чанарыг хадгалдагт оршино. Сүүлийн 2 жил өвлийн эдшний үеэр малчдаас мах худалдан авч хөргүүрт хэд хэдэн төрлөөр хадгалахад хичнээн урт хугацаагаар хадгалсан ч махны амт чанар өөрчлөгдөөгүй байна. Төслөн хэрэгжүүлэхдээ Дундгов аймгийн Сайн цагаан сумын малчдыг сонгож судалгаанд хамруулжээ. Нийт малын тоон дундаж буюу нийт 500-аас 650 малтай харьцангуй айл сайхалтаараа хоршиж амьдардаг ийм 35-аас 50 насны малчин айлуудыг сонгож авсан. Бид эхний жил бол 40 малыг авч исэн бол энэ жил бол малын тагоо 2 дахин нэмэгдүүлж 3 малчнаас 25-30 малыг бэлтгэсэн байгаа. Ингэснээр малчтын орлого тодорхой илүү хувь нэмэр үзүүлж байгаа. Мөн нөгөө төгөр зээлдэгч малчнаас хуримтлагч малчин болохыг л бид хамгийн түрүүнд зорж ажиллаж байгаа. Малчдын хувьд мах бэлтгэж борлуулах хамгийн тохиромжтой сар нь 11-ээс 1-р сар байдаг. Энэ саруудад махны нийлүүлэлт эрс нэмэгдэж, үн буурч, мах борлуулалтаас олох малчдын орлого хангалттай биш байдаг. Энэ нь малчдын амжиргаанд сөргөөр нөлөөлж, мөнгөн орлогын дутагдлаа нөхөхийн тулд ихэнх малчид банкнаас зээл авдаг. Монгол банкны 2015 оны мэдээгээр гэхэд нийт малчин өрхийн 80 орчим хувь банкны зээлтэй гэсэн дүн гарчээ. Харин үүнд чиглэсэн тодорхой арга хэмжээний нэг нь хөргүүрийн систем юм. Тэр хэрвээ одоо махны борлуулалт бэлтгэлийг тодорхой жилд одоо шивл ганцхан удаа биш 2-3 удаа хийдэг болох юм бол малчтын яг амжиргааны түвшинд бол орлого нь нэмэгдээд ирж байгаа. Тэгэхээр энэ орлогоо банкнд хадгалуулаад тодорхой хэрэгцээ шаардлагатай үедээ хэрэглэх ийм боломж нь бол бүрдэх юм аа. Махны нийлүүлэлт нэмэгснээр одоо хэрэглэгчдийн хувьд бас бага үнээр махаа авна. Одоо харьцангуй бага үнээр махаа худалдаа авах боломж нь мөрдөн. Нөгөө талаас малчтын хувьд бас орлогоо нэмэгдүүлэх боломж юм. Хоёр талын ийм одоо үр өгөөжтэй болох юм байна. Тиймээс мах хадгалах хөргөлтийн системийг ашиглан малчтын орлогыг тогтворжуулах боломжтой хэмээн судлаачид тооцоолжээ.
Энэ тооцоогоор мах бэлтгэлийн хэрэглээнээс давсан махаан хөргүүрт хадгалснаар тухайн малчин үнийн хэлбэлзлээс ойролцоогоор 30% ашиг олох боломжтой юм. Бид 2015 оны үл 11 сарын дундуур Дундгуй аймгийн Сайн цагаан сумын Твш багийн малчин Баатар Эрдэнэ очир жаргал сайхан нараас нийт 40 хоньны мах бэлтгэж өвөр зайсан дах хөргүүртээ хадгалсан байгаа. Бид хадгалсан мах 11 сард хадгалсан махаан 2016 оны 5 сард худалдаанд гаргаж хэрэглэгчдэд хүргэсэн. Эхний жилийн туршилтаар хөргүүр нь малчдад үнэхээр хэрэгтэй гэдг нь батлагдсан. Энэ жил худалдаж авах малынхаа тоог 2 дахин нэмж 80 хоньны мах худалдан авч хөргүүртээ хадгалж судалгаагаа улам наривчлан хийж байгаа. За 80 малан бол бид 3 төрлөөр хадгалсан байгаа. Нэгдүгээрт нь гулууз, за хоёрт нь бол монголчууд монгол аргаараа эвдэж жижиглсэн хэлбэр, за гуравт нь бол бүр зориултын вакуум машинаар жижиглэж машиндаж ингэж хадгалсан байгаа. Тэгэхэд тухайн мах бүрийнхаа төрөл тус бүр дээр ийм температур хэмжигч сенсор багж суйрлуулж махны чанар нь хэрхэн өөр хоорондоо ялгаатай байгааг бид бол нарийн туршиж үзэж байгаа. За туршилтынхаа үр дүнг бид эх 2017 оны хавар шалгаж үзнэ. Хөргүүрт бол мэдээж хэрэгцээ шаардлагаар хичнээн удаан хадгалж болно. Жишээлбэл бид нэр туршилтаар бол 1 жил орчим хадгалчаад дараа жилийнхаа махны гэрээг хийнгээ одоо хадгалсан мах маань ийм амттай байсан шүү гэдээ амталгаа явуулсан байгаа. Тэгэхэд бол малчид шинэ мах юм идж байгаа юм шиг маш тэ амттай байна, амт чанар сайн хадгалагдсан байна гэд маш өндөр сэтгэлдтэй байсан л да. Туршилтын жилдээ явж байгаа энэ төслийг малчид дэмжиж, хөргүүрээ хүртээмжтэй болгож, хурдан суйрлуулж өгөөч хэмээн хүсдэг байна. Бидний хийсэн судалгаагаар бол ерөнхийдөө энэ хөргөлтийн систем маань одоо яг далайн орнуудын хувьд загсны махыг анх гэж хөлдөөж, загсны мах өөрөө маш их амархан мууддаг учраас энэнийг үүнийг хөлдөөхөд одоо хэрэглэгдэх технологи байгаа. Тэгэхээр энэ технологи хэрэглэснээр одоо яг л шинэ гаргасан мах мэт тийм махыг бол хадгалах боломжтой гэж бид нар үзэж байгаа. Тэгэхээр экспортод чанартай мах бид нар гаргаад илүү үнцэндээ илүү нэмэн үрдгийг бүтээх боломжтой байна гэж бодож байна. Монгол Улсын их сургуулийн тогтвортой хөгжлийн хүрээл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн судалгааг цогцоор нь хийж байгаа цорын ганц газар. Хүрээлэнгийн судлаачид хамтран тогтвортой хөгжлийн индексийг боловсронгуй болохын зэрэгцээ дэлхийн улс орнууд ямар төвшөнд байгаа, Монгол улс хаана явж байгаа, тогтвортой хөгжлийн индекс өсөх болон буурахад ямар хүчин зүйл нөлөөлж байгааг судалж байна. Мөн тогтвортой хөгжлийн индексийг аймагуудын төвшөнд боловсруулж байгаа юм. Тэдний хийж байгаа судалгааны дүнг бодлого боловсруулахад хэрэглэх боломжтой. Бэлчээрийн мал аж ахуйн ногоон хөгжлийн загвар гэдэг энэ хүсэл маань хэрэгжээд дуусахад гарах хамгийн гол үр дүн бол нийт малчид маань өөрсдийн үндсэн хөрөнгө, үндсэн орлогын их үүсвэр болох мал аж ахуйгаа хэрхэн зөв оновчтой өөрсдийн аж амьдралд зохицуулж сурах вэ? Хоёрдугаарт байгалийн болзошгүй гамшигаас яаж урьдчилан сэргийлж болдгийм бэ? За ингэснээрээ тухайн үрхийн орлого тогтвортой, нийгэм эдийн засгийн хувьд тогтвортой, боловсралтай ийм болгож айл өрх бүрийн амьдрал тогтвортой хөгжих тийм үндэс суурь тавигдахыг л бол бид хамгийн илүү их зорж байгаа да. Малчдын хувьд зудын гамшигын дараа орлогын тэгш бус байдлын ялгаа ихсдэг. Тухайлбал 100 хүртэл малтай ядуу малчин өрхийн тоо 2009-с 2010 оны зудын дараа 33-аас 44% болон өссөн тооцоо байдаг. Малынхаа ашиг шимээр олж байгаа орлого нь зарлагаасаа давж чадахгүйгээс ядуурч хот сүрэн газар бараадах нь ихсдэг. Тиймээс энэ ядуурл эмзэг байдлаас сэргийлэх, өрхийн амжиргааг тогтвортой байлгах гол арга зам нь өрхийн орлогын их үүсвэрүүдийг нэмэгдүүлэх явдал юм. Мал аж ахуйн бүтээгдэхүүний одоо эдийн засгийн үнц нь орлого өснө гэдгийн цаана бид нар хүмүүсийн асуудал яригдж байгаа гэсэн. Өөрөлд хүний өөрийнх нь тогтвортой хөгжлийн асуудал яригдж байна гэсэн. Энэ салбарт л одоо 600 мянган хүн одоо шууд бусаар хамрагдаж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн одоо нийгэм эдийн засгийн амьдрал бол сайжрах, одоо тодорхой хэмжээгээр сайжрах боломжтой байна гэж харж байна. Хүн ам нь тархай сууршдаг. Маш том газар нутагтай манай орны хувьд хөргүүрийн энэ систем хамгийн тохиромжтой.
Нар салхины эрчим хүчээр ажилдаг болохоор төвийн эрчим хүчинд холбогдоогүй хөдөө газар байрлуулах боломжтой. Улс орон даяар нэвтрүүлэх боломжтой. Эдийн засгийн үр өгөөжтэй энэ төхөөрөмжийг 2017 оны зунаас орон нутагт туршиж эхлэхээр тооцоолж байна. За онцлог нь гэвэл одоо манай хөдөө орон нутагт зөөврийн зориулттай ашиглах боломжтойгоор бас нэг давуу талтай байгаа. За тэгээд хөргөлтийн систем бол зуны улиралдаа ачаалал их шаарддаг, эрчим хүчний өндөр ачаалал шаарддаг. Гэдэг энэ үед нь одоо нарны утга цахилгаан өсгөөр нар сайтай байна. Тэгэхээр энэ хөргөлтийн систем нарны зай хоёр хоорондоо их уялдаа холбоотой ажиллаж болж байгаа юм. Яг одоо өвлийн эд хүүтнэр бол хөргөлтийн системийг заавал ажилуулах шаардлагагүй унтраачч болно. Тэгээд хамгийн гол нь одоо махыг урт хугацаанд тогтмол температурт тогтмол чигтэй орчинд нь чигийг алдагдуулгүйгээр хадгалах юм чадвартай байна. Манай орны одоо сэргийгдэх эрчим хүч дотор нарны эрчим хүч бол хамгийн нөөцөөрөө баялаг. Тэгэхээр хөргөлтийн систем маань бол дулаан улиралд эрчим хүч их хэрэгэлдэг. Тэгээд нарны эрчим хүчтэйгээ энэ хөргөлтийн систем маш уялдаатай ажиллах боломжтой. Жишээлбэл зуны улиралд махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүнийг хөргөхөд бол их хэмжээний эрчим хүч зарцуулна. Энэ үед нар сайтай байх учраас энэ айгүй зөв хослол болж байгаагаар онцлог. Дээрээс нь энэ чингэлэгт хөргүүр маань бол шаардлагатай үед ингээд зөөвөрлөх боломжтой. Хагас суурин хэлбэрээр ашиглах боломжтой юм төхөөрөмж байгаа. Хөргөлтийн системийг улсын хэмжээнд нэвтрүүлснээр гарах үр дүн эдийн засаг, байгаль орчин, нийгмийн ач холбогдол их юм. Эдийн засаг талаасаа малчдын орлогыг жилийн турш тогтвортой байлгах, махны үнийг тогтворжуулах, малчид байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх, орлогоос хуримтлал үүсгэж амжиргаагаа дээшлүүлэх болно. Хүн амын нэг хэсэг болсон малчдын амьдрал ахуй дээшлснээр манай улсын хүний хөгжлийн үзүүлэлт нэмэгдэнэ. Түүнчлэн малын тоо толгойд нөлөөлж, бэлчээр нутаг эргэж сэргэн, ургамлын гарц нэмэгдэх зэргээр байгаль орчинд сайнаар нөлөөлөх юм. За наад захын түрүү хэлсэн санхүүгийн эмзэг байдал бол ерөнхийдөө бас тийм ээ арилах байхаа. Энэ бол өрхийн орлого тогтвортой авах нь бол маш чухал. Тэгээд тодорхой улирлуудад бид махыг бөөнөр нийлүүлснээр өрхийн одоо санхүүд хуримтлал бий болох юм боломжийг бий болгож байгаа. Тэгээд одоо хаврын улирлч байдаг юм уу? Тийм ээ одоо хахир өвлийн улиралд бол тэр үүсгэсэн хуримтлалаараа өрхийнхөө орлогыг тогтвортой аваад явах шаардлагатай одоо энэ худалдаа авалтуудыг тэ хийх юм боломжийг өрхөд бол бий болгож байгаа. Энэ нь түрүүний хэлсэн орлогын одоо гачигдaltaй амьдарч байгаа нийт хүн амын 50% эзлээд байгаа. Тэгээ энэ хүмүүст бол нэлээд одоо хувь нэмрээ оруулах байхаа. За нөгөө талаар орлогын ихүүсээр алдсан тохиолдолд малчин өрхүүд за хөдөө орон нутгийн залуучууд тоцоорон газрыг одоо бараад шилж хөдөлгөөнд маш их төвтэй оролцож байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд тэгэхэд нийслэл Улаанбаатар хотод шилжиж ирсэн 360 мянган хүн байна. Тэгээ эдгээр хүн амын одоо тэр шилжих хөдөлгөөнийг бид нар яаж сааруулах юм те? Эргээд магадгүй хотод өнөөдөр ажлын байр олдохгүй байгаа тохиолдолд хөдөө орон нутг руу эргэж шилжих энэ одоо шилжих хөдөлгөөний урсгалыг бас эргүүлэх боломжтой гэж харж байгаа. Энэ бол бас Монгол улсын тогтвортой хөгжлийн бас маш их суур болно гэж бодож байгаа. Яагаад гэвэл хөдөөд ингээд хүмүүс сайхан амьдрал заавал хот руу бүр ингээд хошууч нүүх бас шаардлагаас бага болно. Технологи талаас хойш тэр за малчтын амьдралд нэвтрүүлэх талаас хойш тэр дөнгөж одоо эхлээд 2 дахь жилдээ явж байгаа судалгаа л да. Тэгэхээр энэ бол цаашаадаага бас нэлээд олон жил үргэлжлэх одоо энэ төлөвтэй байгаа. Урт хугацаанд бол зайлшгүй Монгол аяарын дээр бол нэвтрүүлэх шаардлагатай ийм хөргөлтийн систем байгаа. Монгол улсын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулж бид болон бидний хойч үе аюулгүй оршин тогтнох орон зайг өвлүүлэн үлдээх тогтвортой хөгжлийн төлөөх үе хэрэг нь дан ганц хүрээлэн бус нийт хүн ам засаг төрийн бодлого зүтгэл байх ёстой. Өнөөгийн байдлаар энэ үйлсийг Монгол улсын их сургуулийн тогтвортой хөгжлийн хүрээлэн ийхүү манлайлж явна. Хүчирхэг манлайлал олныг дагуулдгийн үлгэрээр дэлхийд ганц нүүдлийн соёл иргэншлэн шин технологи мэдлэгээр баяжуулан ногоон соёл иргэншлийг өн эртний түүх нутагтаа цогцлоох нь дамжиггүй.